Орой минь үзэгчтэй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг үзэгч та бүхэндээ хүргье. Өнөөдөр бүсгүй хүний инээмсэглэл гэдэг бол бүх дэлхийг уярах ийм л утга учирыг өнгөлүүлэх өдөр юм аа. Тэгэхээр өнөөдөр мэдээч хэрэг энэхүү өдөр учраас зочнооч гэсэн эмэгтэй хүн байхыг хүслээ. Тэр дундаа бас эмэгтэйчүүдийн асуудлыг ярилцаж, эмэгтэйчүүдийн энэ нийгэмд өрнөж байгаа байр суурь, дэлхийн нийтийн эмэгтэйчүүдийн хандлага хүртэл хэрхэн өөрчлөгдөж байгаа гэдээ энэ бүхний хамтаа ярилцъя гэж хэлсэн юм аа. Тэгээд студид маань нийгмийн арчил Монголын эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Оюун дээр хүрэлцэн ирээд байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За баярлалаа, та бүхэн бас телевиз үзэгчтэй бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр ингээд Мартин 8-ны бидний заншиж хэлдгээр Мартин 8-ны өдөр. Мартин 8 гэхээр бид нар одоо цэцэг навч баглаа бодол одоо бэлэг сэлтэндээ эмэгтэйчүүд гол төлөв дарагддаг. Гэхдээ ер нь бол түүхээсээ болоод эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр байсан. 1907 онд Клара Цеткин гээд Германы бас нэг сайн улс төрч эмэгтэй ерөөсөө энэ эмэгтэйчүүдийнхаа эрхийг хамгаалъя гэдэг үүднээс энэ хөтөлбөр дэлхийд даяар өрнөсөн. 1909 онд Америкийн нэгдсэн улсын социалист намын үзэл баримтлалыг барьдаг тийм чиглэлийн намын эмэгтэйчүүдийн байгууллага маань бас муу ялгаагүй ерөөсөө ажлын байран дээр эмэгтэйчүүдийн хүнд нөхцөлийг халах тал дээр энэ тэмцлийг эхлүүлж байсан. Тэгээд дараагаар нь Европын холбооны одоогоор бол Европын холбооны улсууд Дани руу, Франц руу энэ хөдөлгөөн бас өрнөж байсан. Хамгийн дараагийн нэг жишээ гэхэд чинь ялангуяа улс төрийн агуулгатай болох нь болохоор 1914 онд Английн эмэгтэйчүүдийн байгууллага ерөөсөө улс төрийн эрхээ тэгш эрхийн тухай асуудлыг босгож тавьсан. Тэгээд түүнээс хойш ерөнхийдөө бол Монголд бид нар зарим тохиолдолд Мартин 8-ыг ерөөсөө эмэгтэйчүүдийгээ баярлуулах, эхнэрүүдэд баярлуулах, охтуудаа баярлуулах, ээжийгээ баярлуулах тэр өдрөөр ойлгодог төдий байдаг боловч ер нь бол дэлхийн нийтэд ерөөсөө л энэ тэмцлийн өдөр байдаг. Тэгээд тэмцлийн өдөртөө ерөөсөө л эмэгтэйчүүд юуны төлөө тэмцэж байгаа, шудраг ёсны төлөө, тэгш эрхийн төлөө ингэж тэмцэлддэг ийм өдөр байд юм байлээ. Түүхээс үзэхэд мэдээж ер нь арчилсан нийгэм рүү, зах зээлийн эдийн засаг руу шилжснээс хойш одоо үндсэндээ бид нар бол 20 гаруй жилийг өнгөрөөсөө. Энэ 20 гаруй жилийн түүхэнд бид нар маш их олон удаагийн онол практикийн хурлуудыг хийж зохион байгуулж байсан. Гэхдээ тэр бол зүгээр нэр төдийл байсан боловч яг бодиттой үр дүн гарсан уу гэхээр бас төдийлэн үгүй байна. Өнөөдөр улсын их хурлд сууж байгаа эмэгтэйчүүдийн тоо маань ч гэсэн тэр болгон санаанд хүрэхгүй байна. 76 гишүүнээс 11 эмэгтэй суудалтай байна гэдэг чинь энэ Монгол улсын нийгэмд 53% эзэлж байгаа эмэгтэйчүүдийн төлөөлөл харьцангуй бага байна гэдгийг бас энэ тоо харуулж байгаа. Тэр дотроо ялангуяа одоо хөдөө орон нутагт эсвэл уулын нийслэлд энэ засаг захиргааны бүтцэд маш их хэмжээгээр эмэгтэйчүүдийн эрх тэр болгон ялангуяа удирдах албан тушаалд өгүүлэгдэж байгаа нь харагдаж байгаа. Гэтэл боловсролын систем эсвэл бол эмнэлгийн систем, эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагт эмэгтэйчүүд нь зөнхлөөд байдаг. Тэгэхээр бид нар ерөөсөө л нөгөө эрэгтэйчүүдийнхаа бас асуудлыг ярихаас өөр аргагүй. Нэгэнтээ л одоо бид нар энэ дэлхийд угаасаа эмэгтэй эрэгтэй хүн хослон харилцан зохицолдож амьдарч байгаагийнхаа хувьд энэ ерөөсөө л шудраг яс тэгш байдлын эрхийн төлөө тэмцэлдэх тэмцэл гэж хэлж бас болох юм байна. Тэг яг хөө ингээд ажиглаад ахаар манайхан бол баярлах ханжуугаар үнэхээр бас сүүлийн жилүүдэд асуудлыг бол ярьдаг. Заавал 8-да биш юм хүртэл өмнөх өдрүүд нь ч гэдэг юм яриад өнгөрч л байна л да. Ер нь дэлхийн нийтийн хандлага, эмэгтэйчүүдийн хандлага маань ер нь хаашаа явж байна. Одоо сая хэлж штэ шийдвэр гаргах төвшөнд бол монголчууд эмэгтэйчүүдийн оролцоо байна, бага байна гэж. Дэлхийн нийтийн жишг ч гэсэн яг л шийдвэр гаргах төвшөндөө эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлээ, санаагүй ковот гэдэг зүйлийг бий болгож гэдэг юм уу. Энэ байдлаар л яваад байна. Өөр бас ямар чиглэл рүү ер нь дэлхийн нийтийн хандлага чиглэж байна. 10 жилийн өмнө Бээжинд нэгдсэн үндэсний байгууллагын ивэлдээр эмэгтэйчүүдийн ассамбле хуралдсан. Тэрүүн дээр Хиллари Клинтон одоо Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчд өрсөлдөж байгаа бүсгүй маань тухайн үед ерөнхийлөгчийн гэр бүлийн гишүүний хувьд, гэргигийн хувьд тэр
уулзалт, чуулга уулзалтанд оролцож исэн. Тэгж яхад хэлж яхта Hillary Clinton human rights are women rights are human rights гэж үг нь өөрөө бол маш их дэлхийн нийтийг цочроосон бас тийм үг болсон. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр эмэгтэйчүүдийн эрх бол хүн төрөлхтний эрхээ. Хүний эрх гэдэг чинь бол эмэгтэйчүүдийн эрхээ. Тэгээд одоо бид нар ингээл айл гэр дээр авч үзэхээр ерөөсө хамгийн хүнд ачаагийн л бас эмэгтэйчүүд үрж байгаа. Хэдийгээр эрэгтэйчүүд маань ноён нуруу алсын хараагаараа биднээс илүү байвчиг яг өдөр тутмын амьдралыг бол эмэгтэйчүүд л үрж байгаа. Хөдөө орон нутаг малчин эмэгтэйчүүд. Харин сая нөгөө сайн малчинд зөвхөн эрэгтэй хүнийг шагнаж урамшуулах шагнаа зогсохгүй бас ард талд нь тэр гэрийг нь гүйгүүлсэн сайхан гэргийд нь тэр ажлыг нь ар гэрийнх нь ажлыг нь авч явж байгаа гэргийг нь бас мөн шагнадаг болсон. Магадгүй одоо бид нар алдарт ихийн одон зүсэн эмэгтэйчүүдэд бас алдарт эцгийн одоо яагаад байж болтгүй ингээд бас ийм харилцан уялдаатай тийм систем нь байх нь зүйтэй. Тэр үеэс эхлээд одоо 10 гаруй жилийн өмнө 11 2 жилийн өмнө энэ Hillary Clinton-гийн мэдэгдлийн дараа тэр Бээжингийн тунхаглал гарсан. Тэр Бээжингийн тунхаглалд 2030 он гэхэд эрэгтэйчүүдийн оролцоог тэгш хэлбэртэй явуулнаа. Тэр дотроо бол parity гэдэг штэ 50% оролцоотой явнаа. Тэр үед бол мэдээж яг энэ шаталтаа хүрчнэ гэсэн байж байгаа. Түүнээс гадна тэрний яг урчилж гэдэг юм уу 2030 оныг заавалжгүй хүлээхгүйгээр Канадын ерөнхий сайд Justin Trudeau 2015 онд дүнгиж засгийн газрын тэргүүнээр сонгогдсон залуу ерөнхий сайдын хувьд маш зоригтой мэдээлэл хийсэн. Би кабинетийнхаа 50%-ыг эмэгтэйчүүдээр бүрдүүлнэ. Яагаад вэ гэхлээр 50% нь эмэгтэйчүүд байгаа нийгмийн бүхэл шатанд эмэгтэйчүүд байж байгаа. Тийм учраас ерөөсө ачааны хүндийг бас эмэгтэйчүүдтэй өөрүүлнэ. Зөвхөн нийгмийн хамгааллын салбараас гадна одоо батлан хамгаалах, цэрэг цагдаа гэдэг юм уу те эмэгтэйчүүд энэ салбарт оролцдоггүй гэж одоо бидний заншснаар хэлдэг тэр салбаруудад бас их оролцоог нэмэгдүүлнэ гэсэн үднээс ерөөсө 50% харьцаатай Justin Trudeau Канадын засгийн газар одоо ажиллаж байгаа засгийн газар эмэгтэйчүүдийн оролцоогоо хангасан байгаа. Тэр үеийн хэл бид нар их консерватив гэж хэлэгдээд байдаг. Уламжлалт маягийнх нь одоо Японууд хүртэл Шинзо Абе өөрийнхөө Abenomics гэдэг бодлогоо явуулж байхдаа ерөөсө хэрвээ Lexman Brothers гэдэг компани Lexman Sisters байсан бол энэ дампуурахгүй ах байсан гэдэг үгийг хүртэл хэлсэн. Тэр дотроо ялангуяа хувьцаат компани төлөөлөө удирдах зөвлөлд эмэгтэйчүүдийн оролцоог үгүй ядаж нэг эмэгтэй хүний оролцоог бид нар байх юм бол тэгвэл эрэгтэй хүн эмэгтэй хүн хосолж нөгөө ертөнцийг хараад арай өөр чиг хандлагатай байх юм болов гэдэг имийг гаргаж ирсэн. Тэгээд хамгийн сүүлийн жишээ гэхэд саяны Давосын хурал дээр ярихад бас болж байна. Ер нь олон ялангуяа санхүүгийн байгууллагууд, банкны байгууллагууд маш их олон эмэгтэй лидерүүдтэй байдаг. Тэр дотроо IMF-ийн ерөнхий одоо гүйцэтгэх захирал бол бас эмэгтэй Ширил Сандберг, Мелинда Гейтс, Давос дээр юу гэж хэлсэн бэ гэхээр ерөөсөө яагаад бид нар энэ чи эдийн засгийн асуудал ярьж байхад эмэгтэй хүний асуудлыг ярьдгүй юм бэ? Тэр дотроо яг бид нар бол нийгэм өөрөө, дэлхийн хөгжил өөрөө, дэлхийн эдийн засгийн хөгжил өөрөө ерөөсөл хүн төв рүүгээ шилжиж байна. Тэр яг тэрүүнтэй адилхан бид нар эмэгтэй хүний асуудлыг ярьдаг. Эмэгтэй хүний асуудал гэхээр эмэгтэй хүнийг бид нар гэр бүл лээс нь ангид төсөөлхийн аргагүй те аав ээж хоёр байлж ажиллаа гэж яхад уугасаа эмэгтэй хүн л илүү их гэр бүлийнхаа асуудалд анхаардаг. Хүрэгчэнд ямар хоол байна уу? Юу дутагдаад байна уу? Хүүхдээ ямар сургуульд явуулах уу? Хүүхдийнхаа багштай очиж уулзах уу? Энэ болгонд эмэгтэй хүн илүү их анхаарал одоо эрэгтэй хүн нэс арай илүү их анхаарал хандуулдаг юм шиг байгаа юм. Тэгээд тэр нь өөрөө бас эмэгтэй хүний өөрийнх нь биологийн онцлогтой ч гэсэн холбоотой байж магадгүй. Яг тэрүүнтэй адилхан ерөөсөө юм дэлхийн нийтийн хандлага маань өөрөө эмэгтэйчүүдийн оролцоог ерөөсөө төвшөндөө илүү их хэмжээгээр оролцуулъя гэдэг дээр нэгдсэн байхад манай монголчууд зүгээр лозунг юм уу юу төдий ураа төдий байлгаад ах нь бас тэр болгон
сайн зүйл бол биш ээ гэж. За үнэхээр дэлхийн нийтийн хандлага яг ийм байхад Монголын нөхцөл байдал ямар байна гэхээр зүгээр лоозон төдий нэг таны хэлдгээр яг л тийм нөхцөл байдал байна л да. Гүйцэтгэх төвшөндөө бол эмэгтэйчүүдийн оролцоо үнэхээр их байна. Бүх хүнд ачааг эмэгтэйчүүд үүрж байгаа. Яг шийдвэр гаргах төвшөндөө гэдэг юм уу? Удирдах төвшөндөө болохоор эрчүүдийн оролцоо хэд өндөр байгаад эмэгтэйчүүдийн оролцоо бага байгаад гэдэг. Энэ нөгөө нийгмийн сэтгэл зүй өв уламжлалтай холбоотой гэдэг бас нэг хандлага байгаадах шүү. Эсвэргээрээ бас нөгөө талдаа эмэгтэйчүүдийг дээш нь гарахгүй байх тэр нэг зүгээр юу гэдэг эрчүүдийн муухай зан гэх нь хаашаа юм тийм ээ. Зүгээр боломжийг олохгүй байх гэсэн тийм яваргүй хандлага нь өөрөө байна уу гэдэг ийм хоёр гарцах шүү. Таны хувьд зүгээр юу гэж харж байна энийг? Яг одоо ингээл малчин гэр бүлийн хувьд тавал үзье л да. Эсвэл бол айл нэг зүгээр л айл нэг Монгол алын л хувьд үзэж яхад за хөрхөдөө энэ эмэгтэй охин хүүхдэд тэгж хөрхөдөө энэ охин хүүхэд юм аа. Тэгэд энүүнийгээ их сайн боловсралтай болгоё. Хүний доор оруулахгүй бай. Нөхөртөө дээрлэхүүлэхгүй бай гэсэн тийм бодлоор аав ээжүүд бүгдээрээ л ханддаг. Тэгээд үзэхээр ерөөсөө аав ээжийн хандлага маань өөрөө охин хүүхэдтэй маш их боловсрал олгоё. Бусдаас ямар ч байсан бусдаас илүүгүй маань гэхэд дутуугүй байлгая гэдэг тал дээр анхаардаг. Тийм болохоор ер нь бол бас хандлага аль болохоор боловсралтай тэр өөрөө бас нөгөө талаараа нөгөө бид хоёрын яриад байгаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болохоор эсэргээрээ эрэгтэйчүүдийн бас асуудлыг ярихаас өөр аргагүй болж байна. Ялангуяа боловсролын системэд гэхэд эмэгтэйчүүдийн боловсролын төвшин ялангуяа нөгөө аав ээжүүдийн хандлага за охин хүүхдээ боловсралтай болгоё гэдэг үүднээсээ охин хүүхэдтэй маш их хэмжээний одоо ихтэй сургуулийг төгсгөөд бакалаврын төгсгөөд магистрийн төгсгөөд тэр үеийн хэл докторийн ажилд нь хүртэл бас ингээд эвдээ энэ бас нэг хүний хүн болох юм а гэсэн маягаар ханддаг. Гэтэл эрэгтэйчүүдийн за яг уу энэ ч яг уу сэлэсэр байхад ч болно. Тэр тэрнгүү мэрэгжил болгон сайхан л байж байгаа. Өөрийн гэсэн онцлогтой өөрийн гэсэн одоо сайн сайхны төлөө л явж байгаа. Тэгээд жолооч болгочиход болно доо гэсэн маягтайгаар ихтэй сургуульд сурахгүй ч гэдэг юм уу эсвэл бол нөгөө бакалавр нөгөө магистр гэдэг юм уу тэр боловсролын одоо ялангуяа орчин үеийн хэмжигдэхүүнээр хэмжигдэж байгаа тэр цол зэрэг рүү нэх их тэмүүлүүлэхгүй байж байгаа юм ажиглагдаад. Энэ хандлагаас болоод одоо нэг асуудал дахиад эмэгтэйчүүдээр үүсэж байгаа нь юу вэ гэхээр өөрөх толгойлсон эмэгтэй гэдэг нэг статус яг үүсэж байгаа байхгүй. Яг л тэгэхээр эрчүүдийгээ голж байгаа учраас нөгөө чинь би өөрийгөө аваа явчих чадна гэдэг утгаараа хүнтэй суухгүй ч гэдэг юм айл эсвэл зүгээр нөгөө нөхрөө голдог ч гэдэг юм ийм нөхцөл байдлаас үүдэж зөв би нэг судлаачтай л ярьж байгаа тийм зүйл ярьж ирсэн. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн марг дийлэх хөв нь нөхрөө голсон. Өөрийнхөө мэдлэг өөрийнхөө чадвараас нөхөр нь дутуу байгаа учраас үнэлэмж нь байгаа учраас голсон гэдэг юм уу. Ийм хандлага байх шиг байгаа. Яг хөө амьдрал дээр үзэхээр тэрнгүү эмэгтэй эрэгтэй хүн хоёулаа бас одоо нэх их учиргүй актер тэрнгүү гэр бүлийн амьдрал зохиогоод ирэхэд бол актер бид нар гэртээ бол тэгш ирэх асуудал яриад чи би дээрээ тулаалал дээрэнд орно гэдэг дээр бол ерөөсөө ярьдгүйтэй адилхан тэрнгүү одоо бид нар ч уугаас аав ээжээс уламжлагдсан яс заншлаараа бол нөхрөө одоо хоймордоо суулгаад хоолныхоо дээжийг өгөөл тэр бол зүгээр байдгаараа л байдаг л асуудал. Эмэгтэйчүүд нь бол өөр хүүхдээ гаргаал тэр хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ хамаг их цагаа зарцуулаад ингэж явж идэг. Гэтэл яг нөгөө өөрөө чи хэлж байгаагаар ялангуяа энэ залуу охтуудад бас тийм хандлага ажиглагдаад байгаа. Тэр маань бол бас эрэгтэйчүүд маань өөрсдийнхөө боловсруулах, өөрсдөө бас энэ амьдралтаа өөрийгөө олж авах тал дээр бол анхаарахгүй бол ерөөсөө бас болохгүй болсон юм аа гэдэг дохиог л одоо эхнээсээ өгөөд байна л да. Гэхдээ ер нь айл гэр бүтэн байна гэдэг чинь аав ээж хоёр байна л гэсэн үг болохоор л бүтэн байна уу гэхээс биш ганц би хэдийгээр эмэгтэй ч вэ нүү эрэгтэй ч вэ нүү хамаагүй илүү байлаа. Одоо амьдралаа аваад залгуулад явчих ч юм уу эсвэл бол зөвхөн эдийн засгийнхаа хувьд залгуулад явчих боловч тэгээд нөгөө дутуу юм маш их болно шүү дээ. Тэрнгүү өөр хүүхэд бид нар чинь бол энэ хүн төрлөختний амьдрал дээр ирснийхаа хувьд бид нар бас яг тэр нөхөн төлж их одоо өөр хүүхдээ өөр удмаа үлдээх тэднэрийг сайн хүн болгож хүмүүжүүлэх тэднэртэй бас ингэж үлгэр дуурайл болох гэдэг чинь өөрөө бидний нөгөө хувь хүн болсных нь үүрэг гэдэг юм уу? Эмэгтэйчүүдийн яг тулгымцсан асуудал гэдээ ярих юм бол бас шаштай жижиглэл ярих л байх л да. Янз бүрийн олон асуудал. Зүгээр хамгийн ихэнд олгох эрх чөлөө нь юу гэж зүгээр харах хэрэгтэй юм болоо. Эмэгтэйчүүдэд олгох хамгийн ихний эрх чөлөө бол энэ л байх хэрэгтэй маа гэдэг нэг ийм залт байх хэрэгтэй юу? Би
бид нар ингээл нөгөө арчилсан нийгэмд орсноос хойш бол гол төлөв дандаа эрхийн талаар л яриад байгаа юм. Тэгээ дараа нь бас нөгөө үүрэг гэдэг юмыгаа бас умартаад авах чиг байгаа юм тий. Тэгэхээр ерөөсөө эмэгтэй хүний бас нэг үүрэг нь бол ямар ч байсан үр өдмөө үлдээх ёстой. Тийм болохоор яг үүрэг толгойлоод хэдийгээр одоо өөрөө эдийн засгийн хувьдаа бол санхүүгийн хувьд чадамжтай байлаа ч гэсэн бас нэг тэр үүргээ бол бас умартаж бол болохгүй л гэж би зүгээр хувь хүнийхээ хувьд бодож байгаа. Нөгөө талаар одоо ер нь ямар эрхийг эдлүүлэх ёстой вэ гэхээр мэдээж аливаа хүнд одоо гэр оронд л байгаагаас үндсэндээ энэ өөрөө нийгмийн хамгийн анхны шат маань бол айл гэр орон болдог. Тэгэхээр тэр айл гэртээ хүн эрхээ эдэлж яана гэхээр одоо яадаг юм байгаа хэлэх өөрийнхөө хүн ёсныхоо л эрхийг эдлэл явж байгаа штэ. Тэгэхээр энийг асуусны гол шалтгаан юу юм гэхээр нийгмийн арчил Монголын эмэгтэйчүүдийн холбооноос интерний Азийн бүсийн хурлыг бас Монгол зохион байгуулах болсон гэдэг энэ мэдээлэл өнөөдөр гарлаа л да. Тэгээд энэтэй холбоотойгоор бас танаас асууя гэж бодсон юм. Үнэхээр энэ хурал маань бол харах юм бол их том хурал юм шиг байгаа. Энэ зүгээр ингээд өнөөдөр аль судалгаа тоо баримтуудыг ингээд харж байхад ер нь цар хүрээний хувьд энэ хурал ямар онцлогтой хурал юм болоо. Дээрээс нь энэ хурал Монголд басны ач холбогдол нь ялангуяа Монгол эмэгтэйчүүдэд чиглэх тэр үр өгөөж нь юу байх вэ? За Социнтерн гэдэг байгууллага маань өөрөө ерөнхийдөө зүүнний үзэл баримталтай намуудын ийм том гэр бүл гэсэн үг. Тэгээд тэр Социнтернд 139 орны улс орнуудын одоо улс төрийн хүчнүүд гишүүнээр элсээд ээжэдэг. Мэдээж зөвхөн өөрийнхөө гишүүн байгууллагуудаа үйлчлэхээсээ гадна нийгэмд энэ ерөөсө зүүнний үзэл баримтлалыг түгээх, тэднэрт бас энэ нийгмийн халамжийн талаас одоо зөвхөн эдийн засаг гэлтгүүгээр ерөөсөө л бас энэ байгаль орчин, эколог, одоо тогтвортой хөгжлийн асуудлууд, бусад одоо нийгмийн халамжийн асуудлуудыг бүгдээрингийн түгээх, тэр ялангуяа тэр дотор одоо тэтгэвэр тааж байгаа тэтгэвэр тэтгэмжийн асуудал тийм ээ. Ялангуяа одоо нөгөө саяны өрх талгаалсан эмэгтэйчүүдийн асуудал энэ болгоныг ер нь өөрийнх нь бас томоохон асуудлуудын нэг болоод явж байдаг. Тэр дотроо бол мэдээж эрүүл мэнд, боловсрал одоо юу гэдэг бүхэл салбарын нийгмийн асуудлуудыг илүү их төлхөө анхаарч ажилладаг ийм Социнтерн гэдэг том байгууллага байдаг. Тэрүүн дотроо бүсээр Европын бүсийнх, Латин Америкийн бүсийнх, Азийн бүсийн ингээд чуулга уулзалтууд хийгдээд явдаг. Социнтерны үндсэн том чуулга уулзалт бол бас болдог. Социнтерны дэргэд бол залуучдын байгууллага, эмэгтэйчдийн байгууллага гэж байгаа. Тэр нь өөрөө нөгөө яг ижил Социнтерны улс төрийн гишүүн улс төрийн хүчний эмэгтэйчүүдийн дэрэгдэх эмэгтэйчүүдийн байгууллагын гишүүнээр оролцоод явдаг. Тэгэхээр нөгөө Социнтерны эмэгтэйчүүдийн одоо төв байгууллагаас Монгол улсад энэ Азийн бүсийн уулзалтыг зохион байгуулах шийдвэр гарсан. Энэ нь өөрөө бол Монгол улсын нэр хүнд тэр дотроо Аз дотроо эмэгтэйчүүд өөрөө манлайлах төвшөнд явж гинэ гэдгийн илрэл болчихж байгаа. Түүнээс гадна зөвхөн энэ яг Социнтернийхаа хурлын ач холбогдлын талаар ярих юм бол энэ маань өөрөө 10 гаруй улс орнуудын бараг 20-од улс орнуудын гишүүн орнуудын төлөөлөл оролцсон. Түүнээс гадна зөвхөн ажиглагчийн статусаар заавалчгүй Азийн гихэлтгүүгээр одоо Бразилиас тийм ээ, Европоос Социнтерны эмэгтэйчдийн байгууллагын удирдлагын зүгээс энэ манай хуралд оролцсноо гэдэг тэр сонирхлоо илэрхийлсэн байж байгаа. Ажиглагчийн статусаас ялангуяа манай хоёр хөрш орнуудын Оросын холбооны улсын эзэнэ партиягаас бүгд найрамд Хятад улсын бүх хятадын эмэгтэйчдийн холбооноос бас энэ танаа хуралд оролцсноо гэдгээр өөрөө бол бас их онцлог тийм хурал болж байгаа. Ягаад гэвэл ерөөсө Монгол улс өөрөө бусад бүх орнуудтай ижил тэгш хэмжээнд харилцаатай, найрсаг харилцаатай улсын хувьд тийм ээ гадаад харилцааны бодлогоо тэгж барьдаг учраас ерөөсө Монгол улсад ирж байгаа зочд маань зөвхөн гишүүнээр хязгаарлагдаагүй байж байгаа нь өөрөө хурлынхаа ач холбогдлыг нэмэгдүүлээд ирж байгаамаа. Нэгсэндээ эмэгтэйчүүдийнхаа бусад улс орны эмэгтэйчүүдийн хандлага, үзэл баримтлал одоо нэгсэндээ тулгамжийн асуудлыг энд ирээд мэдрэх боломж манайханд олдох нь шүү дээ. Тэгэхдээ мэдээж энэ олон улсын хурал учраас зөвхөн бид нар Монголын асуудлыг яриа зогсохгүй Азийн хэмжээнд тулгараад байгаа ямар асуудлууд байна. Тэр дотроо зөвхөн Азийн гэлтгүүгээр ялангуяа бид нар бол 3 сэдвээр ярилцлага одоо энэ чуулга уулзалтаа явуулъя гэж байгаа юм. Эхлээд бол мэдээж эмэгтэйчүүдийн тэгш байдлын оролцоо саяны бид хоёрын яриад байсан төрөнөөс хойш бүр түүхэн улбатаагаар ярьж байсан сэдвүүд
асуудлуудыг ярьж байгаа. Түүнээс гадна мэдээж одоо хоёр дахь асуудал маань бол ер нь доктортой хөгжлийн асуудал. Тэр дотроо ногоон хөгжлийн асуудал. Бид нар ногоон хөгжлийг ярихаараа заавалжгүй эдийн засаг, нийгэм, экологийн асуудал нийлжээж ингэж альва улс гүрэн доктортой хөгжнө гэж ярьдаг. Тэгэхээр энэ доктортой хөгжлийн асуудал тэр дотроо бол ногоон хөгжлийн асуудлуудыг л илүү түлхүү ярина. За 3 дугаарт нь бол бас энэ эдийн засагт ерөөсөө Монголын ингэлтгүүгээр Азийн эмэгтэйчүүд ямар оролцоотой байж байгаа юм бэ? Энэ эдийн засгийн хөгжилд, энэ дэлхийн хөгжилд эмэгтэйчүүдийн дуу хоолой ямар хэмжээнд байх вэ гэдгийг илүү их түлхүү ярилцсан. Түүн дотроос мэдээж Улаанбаатар хотын декларац гэдэг Улаанбаатар хотын тунхаг бичиг гарна. Бас л муу ялгаагүй энэ 3 сэдвээрээ төвлөрч гарч байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотод гэдэг юм уу Монгол улсад зохион байгуулагдж байгаагаар өөрөө ач холбогдолтой давхар ажиглагчаар оролцож байгаа энэ хоёр хөрш орнуудын улс төрийн намын эмэгтэйчүүдийн төлөөлөл орж байгаа нь бол ач холбогдолтой болж байгаа. Тэгэх юм бол уугасаа нөгөө гарч байгаа тунхаг бичиг маань бол зөвхөн Азийн бүсийг хамархаасаа гадна дэлхийд бас өөрийнхөө өр нөлөөг үзүүлэх тийм тунхаг бичиг болно хаа гэж зүгээр зохион байгуулагч талаас бид нар бас тэгж үзэж байгаа. Нэгэсэндээ ажиглагчид олон орж ийнэ гэдэг бол Монголыг бас гадныхаа нэлээд анхаарч ажиглаж ийнэ л гэдгийн илэрхийлэл болов. Тэгэхээр бас тэрэн дээр бид нар ач холбогдол өгөх ёстой байх л да. Тий. Ер нь бол Монгол улсын нэр хүнд тэр хэмжээгээр өндөр байна. Тэр хэмжээгээр ер нь Монгол улс бас танигдж байна. Зөвхөн одоо Монгол улсыг яадгийн байгаа энэ зам харгуу гэдэг юм уу эрдэс баялгаар нь бас мэддэггүй юм байна. Энэ Монгол улсад чинь одоо барилга байшин гэхээсээ гадна зам харгуу, барилга байшин одоо эрдэс баялаг гэхээсээ гадна бас Монголын эмэгтэйчүүд маань өөрөө ингэж Азийн бүстэй манлайлт юм байна гэдгийг л илрэл болж байна. Нэгсэндээ өөрөөсдийнхөө төлөө асуудлаа хөндөж гаргаж чадчихна гэдгийг нь бол илрэл болж байгаа. Тийм тэгэхээр эдийн засгийн оролцоо гэдэг зүйл бол үнэхээр сүүлийн үед ярьдаг л да. За ногоо хөгжил гэдэг юм уу тэр талаас тэр сэдвийг орхио зүгээр эдийн засгийн асуудлаас нь ярмаар байна л да. Энэ хурал дээр гол яригдах асуудал тийм ээ. Тэгэхээр Монголын эмэгтэйчүүд эдийн засагт ер нь ямар байдлаар оролцож байна вэ? Тэр оролцож байгаа орон зай нь өнөөдрийн тэр энэ нийгэмтэйгээ зүй ёсондоо эмэгтэйчүүдийн 50% гэдэг шиг тэр 50% хүрч чадж гин гэж харж байна. За Монгол улсын эдийн засгийг бид нар ярихдаа мэдээж эдийн засгийн хөгжлийг харах юм бол урд нь 17 байсан хувь маань бол одоо 2 дөнгөж гарцсан л байх. Жишээтэй эдийн засгийн өсөлт хүнд оногдож байгаа дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг ярих юм бол одоо бид нар бас ичгэвтер байр суурьнд очиж байна. Магадгүй одоо ялангуяа инфляцийн төвшин маань ямар байгаа вүлээ? Урд өмнө доллар одоо 1300 байсан доллар маань 2000 гараад явчихсан байх жишээтэй байдаг. Гэтэл яг энэ эдийн засгийн бодит эдийн засгт эмэгтэйчүүд оролцож гинүү гэхээр мэдээж оролцдоггүй яах вэ? Тэр нь болохоор зөвхөр заавалжгүй нөгөө том хүнд үйлдвэрийн салбаруудад бас тэр болгон эрэгтэйчүүдийн оролцоо их байвчиг бас нөгөө талаар эмэгтэйчүүд тэднийг одоо түшиж тулаад ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж яадаг. Нөгөө талаар ерөөс айл гэртээ хүртэл хүн амгалан тайван байхгүй болвол ажиллаа хийж чадахгүй шүү дээ. Зам барьж байгаа хүн, эсвэл бол барилга байшин барьж байгаа хүн, эсвэл бол уурхай ухаж байгаа хүн гэдгийг л бид нар яриад байгаа бодит эдийн засгийн өсөлт гэж яриад байгаа боловч цаа талд нь өшөө ямар их олон эдийн засгийн салбарууд байна вэ? Үйлчилгээний салбар байж байна, нийтийн хоолны салбар байна, нөгөө сүлжмөл оёдлын үйлдвэрүүд байна, хөнгөний үйлдвэрүүд байна, худалдаа арилжааны байна. Энэ болгонд бол эмэгтэйчүүдийн оролцоо бол хангалттай их байгаа гэж би бол дотроо боддог. Тэр дотроо нийгмийн төлөөлөл болж байгаа 53 бас илүү хувьтай энэ эмэгтэйчүүд бүр тэр үеийн хил одоо 90-ад оны ихээр бид ганцхан 8-ны үед хамгийн хүнд хүчээр ажлыг эмэгтэйчүүд л бас нуглаал байсан шүү дээ. Эрэгтэйчүүдийн нэгэн адил бас л нуглаад байсан байхгүй. Тэгэхээр магадгүй одоо бид нар ярихаар зөвхөн одоо энэ эдийн засгийн бодит өсөлтөөсөө гадна хүн рүү төвлөрсөн бодлого илүү их ярих нь зүйтэй юм болов. Тэртээ тэрэнгүү дэлхийн эдийн засаг Аз бүс рүү явж байна. Тэгэхээр тэртээ тэрэнгүү энэ Аз бүсэд өөрөө эдийн засгийн өсөлт маш их хурдцтайгаар тэр дотроо бол одоо бидний өмнөд хөрш Хятад маш их хурдцтайгаар явж байна. Энтхэг гэж одоо олон
яг ингээд хүн амынхаа тоогоор үзэх юм бол энтхэг хятад гээл улсууд өөрсдөө хүн амынхаа тоогоор хамаагүй дэлхийд тэргүүлж байгаа болохоор мэдээж бас яг тэр хэмжээгээр эдийн засгийн хөгжилт ч гэсэн өөрийнхөө хувь нэмрийг оруулж байгаа. Гэтэл Монгол 3 сая хүн амтай гэчихэд бид нар эдийн засгийн хөгжлөөс хоцорж байна гэдгээр бол харж ерөөсөө болохгүй. Гэтэл Монгол хүний өөрийнх нь оюуны потенциал ямар байгаа вүлээ, хөрсөн боловсролын төвшин ямар байгаа вүлээ, эрт дээр үеэс одоо уламжлагдаад ирсэн бидний уламжлалт яс маань ямар байгаа вүлээ, тэр болгонд бол эмэгтэйчүүдийн оролцоо их бага хэмжээгээр бол байж л байгаа. За битэрийн ярьцлах цаг маань ерөнхийдөө өндөрлөх тийш хандж байгаа учраас өнөөдөр бол олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах. За үед ингэж ярианы сэдвч гэсэн эмэгтэйчүүд рүүгээл чиглэлсээр байгаа л өнгөрлөө. Гэхдээ эмэгтэйчүүдийн түрүүн таваас нэг хэлээд өнгөрсөн эрх гэхээс илүүтэй үүрэг нэгэсэндээ өөртөө олдсон боломжийг ашиглах тэр сэжүүр байх хэрэгтэй байх л да. Тэр сэжүүрийг яаж хатгах хэрэгтэй юм бол мөн өөртөө боломжийг бий болгохын тулд эмэгтэйчүүд маань ер нь яах хэрэгтэй болоо гэсэн асуултыг тамиар байна л да. Өчигний үеэр манай эмэгтэйчүүд миний эрх зөрчигдөж гин гэсэн мөртлөө за хамгийн энгийн жишээ гэр бүл дээрээ тий нөхөр маань над руу аашлаад ахын гэж байгаа мөртлөө аашлуулахгүй байх талын юм нь юу вэ гэдэг талаас нь ерөөсөө харахгүй байгаа юм шиг зүгээр ажиглагддаг байхгүй юу. Тэгэхээр эмэгтэйчүүд өөртөө боломжийг бий болгохын тулд ер нь яах хэрэгтэй юм бол яг гэвэл одоо ингээд таны хувьд ч гэсэн өөртөө боломжийг бий болгох гээд явж байгаа нэг эмэгтэйгийн төлөөлөл гэж би харж байна. Тийм учраас энийг асууж байгаа. За гоё асуулт тавилаа. Баярлалаа. Энэ зөвхөн эмэгтэй гэлтгүүгээр ер нь хүн гэдэг өөрөө харилцааны л нэг ерөөсөө альва юм чинь бүх юм харьцаан дээр л тогтож идэг. Зөвхөн одоо бид нар объект нэг хоёр ганц объект юм уу ганц субъект яриад байгаа биш. Тэр хоорондын харилцан шүтэлцээ ер нь ямар байна вэ гэдгийг бид нар ярихаас өөр аргагүй. Хамгийн сүүлд Монгол улсад бас айлчилж исэн дэлхийн удирдагч нарын нэг Нарендра Моди хэлсэн. Ерөөсөө хүн төвтэй гэхдээ харилцаан дээрээ тулгуурласан бид нар эдийн засгийг хөгжүүлж байна гэдгийг л хэлж ирсэн. Тэгэхээр яг энэ харилцаагаа бид нар зөв болгох ёстой юм шиг байгаа. Тэгэхээр нөгөө бидний яриад исэн эрх үүрэг маань бол яг энэ харилцаан дээр тогтох ёстой болоо гэж би бол боддог. Тэр дотроо эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах яг энэ өдөр зөвхөн эмэгтэйчүүд өөрийнхөө эрхийг хамгаалаад зогсохгүй өөрийнхөө гэр бүлийн эрхийг энэ чинь хамгаалаад байж байгаа гэ хамгийн том илрэл. Бид нарыг эмэгтэйчүүдийг би түрүүний хэлсэн шүү дээ. Эмэгтэйчүүдийг бол гэр бүлгүйгээр нь үр хүүхдгүйгээр нь төсөөлөх аргагүй. Бид нар ч ихээсээ гарангуутаал хамгийн түрүүнд ээж рүүгээ л ханддаг. Тийм ч учраас ерөөсөө бид нар эх орон гэж ярьдаг. Яагаад эх орон гэж яриад байгаа мөртлөөсөө эцэг орон гэж ярихгүй байгаад байгаа. Ерөөсөө энэ бүх юм чи өөр байгаль дэлхийн хүртэл их амтай байдаг. Тийм болохоор ерөөсөө энэ бас эмэгтэйчүүд руугаа хандсан бодлогыг бол эмэгтэйчүүд өөрсдөө л хэрэгжүүлэх ёстой. Эмэгтэйчүүд хэрэгжүүлэх төдий бас зогсохгүй. Мэдээж ард талд нь байгаа тэдний гэр бүлүүд, тэдний үр хүүхдүүд бас энэ эмэгтэйчүүдтэйгээ өнөөдөр аав ээж хоёр байлаа гэж яхаа за охин хүүхэд юм чи яах вэ энэ эрх хөндөгдөхгүй гэж аав нь ч гэсэн тэр охиныхоо төлөө явах л ёстой шүү дээ. Тийм болохоор ерөөсөө энэ бүх нийгэмд өөрөө төлөөлөл болж байгаа 53% төлөөлөл дээр бол эмэгтэйчүүдийн эрхийг зөвхөн эмэгтэй хүн яриа зогсохгүй эрэгтэйчүүд ч гэсэн бас энэ эмэгтэйчүүдийн эрхийн талаар ярих нь зүйтэй болоо даа л гэж би бодож байна. За баярлалаа. Хариулт байна. Үзэгч та бүхэндээ чухал яриа нэвтрүүлэг хүрлээ. Өнөхөр Монголын мянган эмэгтэйчүүд маань сэтгэл дүүрэн жаргалтай инээмсэглээрэй гэж хүсмээр нь өчний үехээр эмэгтэйчүүдийн оролцоо гэдэг бол энэ нийгмийн гол хөдөлгүүр нь байх ёстой. Аз жаргалтай гэр бүлийн зохицлох хамгийн анхны хандлага бол эмэгтэйчүүдийн харилцаанаас эхэлнэ гэдэг ийм сайхан хандлага байх шиг байна. Тийм учраас эмэгтэйчүүд маань инээмсэглэл дүүрэн гэр бүл нь бас халуун дулаан байх болтугай. Өнөөдрийн нэвтрүүлгийн төрөд өндөрлөж байна. Бидний нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Аз жаргал хүсье.